Хамтын гэрээ, хамтын хэрэлцээр. Хөдөлмөрийн тухай хуулийн 4-р бүлэг. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ. Ажилтнуудын хөдөлмөрлөх бүх үйл ажиллагааг хөдөлмөрийн тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй байдаг. Иймд хуулиар зохицуулагдаагүй үндсэн хөдөлмөрийн харилцааны зарим хэсгийг хамтын гэрээгээр зохицуулна. Хамтын гэрээ нь хуулиар зохицуулаагүй харилцааг нөхөн зохицуулдаг учраас бага хөдөлмөрийн хуульч гэж нэрлэдэг. Хамтын гэрээг талууд хамтын хэрэлцээр хийх замаар байгуулна. Төрийн байгууллага хамтын хэрэлцээнд оролцогчдыг шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ. Хамтын гэрээний нэг тал болох ажил олгогчийг үйл ажиллагааны чиглэлээр нь материаллык үйлдвэрлэлийн ба материаллык бус үйлдвэрлэлийн гэж ангилна. Хөдөлмөрийн тухай хуульд тухайн зохицуулалт тусгагдан ангилагдаагүй. Ажил олгогч буюу захиргааг бүрдүүлж буй субъектүүд нь байгууллагын бүтцийн онцлогоос шалтгаалan өөр байж болно. Хамтын гэрээний нөгөө талд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагчид буюу хамт олон байна. Гэхдээ хамт олон зохион байгуулалтын тодорхой хэлбэрт орсон тохиолдолд хамтын гэрээний нэг тал болж оролцох нөхцөл бүрдэх юм. Зохион байгуулалтын сонгодог хэлбэр бол үйлдвэрчдийн эвлэлийн байгууллага байдаг. Мөн хамт олонний зөвлөл, ажилчдын зөвлөл гэх мэт зохион байгуулалтын бусад хэлбэрч байж болно. Хөдөлмөрийн тухай хуульд хамтын гэрээний талаар хамт олонний эрх ашиг төлөөлөх байгууллага оролцоно гэсэн ерөнхий зохицуулалт тусгагдсан. Талууд хамтын гэрээг байгуулахын өмнө цалин хөлс, ажлын зэрэг, мэргэжил, ажлын цаг, хөдөлмөрийн нөөц, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын тооцоо судалгаа гаргадаг. Хамтын гэрээ нь хөдөлмөрийн хөлсний хуваарлтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоох, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх агуулгатай байдаг. Хамтын гэрээ байгуулах талууд дээрх агуулгын хүрээнд харилцан тохиролцож гэрээ байгуулах ёстой. Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг цуслах үндслэл болохгүй. Хамтын гэрээг альж тал санаачилж болно. Санаачлал гаргасан тал энэ тухайга нөгөө талдаа бичгээр буюу цахимаар мэдэгдэнэ. Мэдэгдэл хүлээн авсан тал ажлын 10 өдрийн дотор хамтын хэлэлцээг эхлүүлээгүй. Эсвэл хамтын хэлэлцээний явцад талуудын хооронд саналын зөрүү гарсан бол маргааныг хуулийн дагуу зохицуулна. Бэлтгэл үе шатанд талууд хамтын гэрээ байгуулахаас өмнө цалин хөлс, ажлын зэрэг, мэргэжлийн зэрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөөцийн судалгааг гаргана. Судалгааг гаргасны дараа талууд тус бүрдээ өөрийн төслийг боловсруулна. Хамтын гэрээг талууд хэлэлцээр хийх замаар боловсруулна. Үүний тулд талуудын төлөөлөгчдийн тоо тэнцүү байх ёстой. Талууд хэлэлцээр явцад мэдэж авсан нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. Талуудын гарын үсэг зурснаар хамтын гэрээ албан ёсных болно. Хамтын гэрээ аймаг сум, нийслэл дүүргийн хамтын хэлэлцээрийг Харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч эсвэл ажил олгогчийн төлөөлөгч хургуулна. Хамтын гэрээ болон хамтын хэлэлцээр нь зохицуулах зүйл үйлчлэх хүрээгээр ялгаатай байдаг. Тухайлбал улсын дээд шүүхээр 2023 онд шийдвүүлсэн хамтын маргаан бүхий хэргийг авч үзвэл нэхэмжлэгч С, хариуцагч Д компанид холбогдуулан ажил олгогч оронтой хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгар болгохдоо тэд хэмжээг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрд заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй гэж мархан тэд хэмжээний зөрүүнд 33 сая 618 мянга 332 төгрөг нэхэмжилсэн байна. Хуулийн агуулгыг үзвэл хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийтлэг харилцааг зохицуулдаг бол хамтын гэрээ нь илүү наривчилсан харилцааг буюу нэгдмэл хөлс, шагнал урамшуулал, олгуур, нөхөн төлбөрийн хэмжээ, ажил олгогчоос ажилтнанд олгох тэтгэвэр, тэт хэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ зэрэг тухайн аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд үйлчлэх хуулиар тогтоосноос илүү таатай нөхцөлийг ажилтнанд олгосон ажил олгогч ажилтны эд хөрөнгийн эрхтэй холбоотой харилцааг шууд зохицуулах шинжтэй байдгаараа ялгаатай байна.
Харин энэхүү маргааны хувьд уг хамтын хэлэлцээрд заасан бөөнөр халах үеийн тохиолдол бий болоогүй байна. Иймд хамтын гэрээний дагуу шийдвэрлсэн нь гуйлзан үндэслэлтэй болох тул нэхэмжлэгч цэгийн гаргасан нэхэмжлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хуулийн агуулгад нийцнэ. Хамтын хэлэлцээнд оролцогч нь тухайн хэлэлцээний явцад танилцсан, олж мэдсэн байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй, өөр зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй. Талуудын төлөөлөгчид хамтын хэлэлцээ эхлэхийн өмнө тухайн хэлэлцээний дэгийг тохиролцож, бичгээр эсвэл цахим хэлбэрээр баталгаажуулж мөрдөнө. Хамтын хэлэлцээ хийх явцад талууд харилцан тохиролцсноор хөндлөнгийн шинжээж, зөвлөх мэргэжилтэн урьж оролцуулж болно. Аж ахуйн нэгж байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал хамтын хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн тоог гишүүдийн тооны харьцааг үндэслэн тогтооно. Хамтын гэрээг байгуулахдаа талууд эдгээр 9 зарчмыг үйл ажиллагаанд удирдлага болгоно. Дээрх зарчмуудыг баримтласнаар ажилтан болон ажил олгогчийн эрх ашиг хамтын гэрээ байгуулахад зөрчигдөхгүй байх эрх зүйн үндэс бий болно. Хамтын хэлэлцээ хийх явцад төрийн байгууллага, албан тушаалтан, шашны байгууллага, улс төрийн нам, төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага хувь хүн хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх альва хэлбэрээр саад учруулахыг хориглоно. Дээрх заалтыг зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хуулийн 10-ын 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаараа талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс оролцсон, эсвэл хууль заасан хязгаарлалтыг зөрчиж ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 151-т тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр заасан. Анхаарал тавьсанд баярлалаа.